Эрүүл мэндийн өдөрлөгтөд зориулаад манай яаралтай тусламжийн тасгаас за ухаан алдсан хүнд за мөн одоо зүрх цогсон үед анхны тусламжийг хэрхэн яаж үзүүлэх вэ? За хажуудаагаа найзаагаа хэрхэн яаж аврах вэ талаар бол сургалт өгөх одоо чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. За ялангуяа өсвөр насны хүүхдүүдийг сонирхож ирж одоо тусламж хэрхэн яаж үзүүлэх вэ? Ухаан алдсан найзаагаа яаж аврах вэ гэсэн асуултуудыг асууж за тэрэнд нь тулгуурлан бол одоо зохих арга хэмжээг ингэж үзүүлэн шүү гэсэн сургалтыг бол өгж ажиллаж байна. Чи ингээ амьсгалж ийн ингээ чагнана. Ингээ хамранд нь амьсгал байна чагнадаг байхгүй юу? Тэгээ амьсгал нь байхгүй байх юм бол чи цээжин дээр нь ингэж дарж өгдөг байхгүй юу? За ингээ дарж өгнө гэсэн үг. Чи одоо ингээ дараа үзтээ. Үчтэй. Хоёр өвдгөө ингээ өвдгөл. За тэгж байгаа дараа та. Онц. Ингээ 15 удаа дар. За одоо ингэж байгаа хоёр удаа үлээд ин заяа. Хамрын ингэж хэмгэж жагаад гээд энэтлүүн амаа бүр хүргэж байгаа үлээдээ. За үлээгээ үзтэй ганд одоо. Хоёр удаа үлээ шүү. Дахиад нэг. За тэгээд дахиад дарна. Ингээ найзгаа ингэж авардаг байхгүй. За хэрэг ухаангүй болоод амьсгал болж. За чинь Орхон аймагт бол нэг гинтийн байдлаар нэг 200 орчим хүн одоо гинтийн байдлаар нас орж ийн гэсэн нэг дундад судалгаа байдаг. Жилд нэг жилд. Тэгэхээр энийг бол одоо амьд тусламж үзүүлэх хүмүүсийн одоо нийт иргэдийн нэг 50-60% дуулд нь хүргэж чадах юм бол энэ 200 хүний бүрд нас оролт нь төдий чинээгээр бас буурах боломжтой гэж үздэг. За тийм болохоор одоо Орхон аймгийн нийт иргэдтэй бол одоо анхны тусламж буюу амьд тусламжийг үзүүлж одоо сурцгаая гэсэн уриалгыг бас төвшүүлж байна.